Бурхан багш тэр их мөнгө байдаг бол? Их л мөнгө байдаг. Их л мөнгө байдаг бах та тий? Аа. Тийм их мөнгөтэй үжиж яагаад ингэж гуйхаар өгдөг юм бол? Шавнастаа номнууд авч өгдөг. Шавнар нь олон юм чинь дэгдэг бах тий? Номнууд авч өгдөг. Номнууд авч өгдөг үү тий? Уншдаг номнууд. Аа. Жажам хазам нөхөнөөс зогорчуурма Тэндэлэгсэн Жонжоч дүүнэдэлма цацалжаач жаадан бодож хооллолгаа аруудуужма яг юмжи шавжинанде. За сайн байцгаана уу? Их сонирхолтой зочдтой уулзж байна. Мөгитам та мөнхийн сэдвэр гээд цуврал подкаст дээр энэ нэвтрүүлгүүдийг хийгээ явж исэн чинь за энэ хоёр хөөрхөн ламхагийн ээж манайх руу хандаад за ингээд манай хоёр одоо хүү ингээд шишний сургалтанд явдаг сургууль явдаг за одоо ламхай тэгэхээр тэр хоёртой ингээд нөгөө энэ мөнхийн сэдвэрээ бас яг хүүхдийн төвшөнд тэ хүүхдийн ертөнцөөр яаж хардгийг гэдэг тал дээр ярилцаач гэдэг ийм хүсэл тавьсан. За ингээд энэ хоёр ламхайтай уулзж байна. За тэгээд ер нь би бол буддийн шний талаар мэдлэг марахын. Гэхдээ бид гурав ямар ч байсан өөртөө төвшөнд ярилцъя гэж бодож байна. За ах トゥ хоёр. За миний баруун гарталт байгаа энэ хүүг болохоор зүч гэдэг дүүн. За одоо бол Дичин галав татцангийн шав буюу ламхай гэж явдаг юм байна. Одоохондоо сургуульд ороогүй 5 настай гэсэн. За ах нь бол энэ хүү бол Барсвалд тий Барсвалд. Барсвалд болохоор яг Түн хамгийн одоо юунд хашаа дотор байдаг. За шишний гүн ухааны сургалттай ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 2А ангийн сурагч Барсвалд. За ийм хоёр хүүтэй ярилцж байгаа маа. За сайн байна уу? Сайн байна. За сайн байна. Танай сургууль ингэдэг юм уу? Амгалан байна уугээ сая орж ирсэн чинь тэгж мэдлэлтэй. Та нар өглөө хичээлд ирэхдээ багштайгаа тэгж мэдлэлт юм уу? Өглөөний мэд гэхгүй сайн байна уу гэхгүй амгалан байна уу? Амгалан гайлтхыг гэдэг юм уу? Амгалан гайлтхыг. Тэгж мэдлэлт юм уу? За. За энийг юу гэдгийг зүчи орхимж гэдэг юм уу? За. Чи цэцэрлэгт явдаг уу? Зүчи? Явдаггүй юу? За цэцэрлэгт сургуульд явахгүй юу Дичин галав татсанда сурдаг уу? За Дичин галав татсанд юу заадаг юм? Юу заасан хамгийн сүүлд? Хамгийн сүүлд юу заасан? Ном заасан уу? Ямар ном заав? Ногоон дээрх ном заасан юм уу? За. За Барсвалд 2 дугаар ангис 2А гэсэн тий? За 2 дугаар анги гэхээр одоо кириллээр Барсвалд уншиж чадах уу? Чадна. Цагаан толгой баяраа хийсэн үү? Хийцэн үү? За одоо тэгээд төвд өсөг үзэж гин үү? Би ах нь төвд өсөг юу ч мэдэхгүй байхгүй. Нэг ч өсөг мэдэхгүй. Чи надад А үсгийг ингээд гараа зураардаг. Монгол Ааг төвдөр одоо хамгийн ихний үсэг нь юу гэдэг үсэг байдгийг. Төвдөр бол Аанууд бол олон А байдаг. Хөөх тийм үү? За хэдэн А бах вэ? Нэгэн пяцхана, шангана, диха. За. Чи төвд үсгнүүдээ бүгдийг уншиж сурсан уу? Сураагаа за үзээд явж байгаа юу? 35 үсгээл үтцсэн. За. Тэгээд 102 үсгийнхаа тал дээр гэж байгаа. Хөөх төвд үсэг 120 үсэг чи тогтоох хэрэгтэй юм байна тий? Тэгжээж уншиж сурах юм байна. Тэгтээ өөр зүй юм бол уншиж байгаа. Өөр зүй юм уншиж байгаа юу? За. За тэгээд би та хоёр өөрсдийнхөө бодлоор л хариулаарай заа юу. Тий ах нь ингээд буддийн шашинд бурхны шашинд бурхан гэж юу гэж хэлдгийг ямар тайлбар байдгийг ингээд лам багштай уулзаал ярьцлага хийгээд олон хүмүүстэй уулзаа явж байгаа. Тий бурхан хаана байдгийг? Бурхан тэнгэр дээр байдаг. Тэнгэр дээр байд юм уу? Барсвалта бурхан хаана байдгийг? Тэнгэр дээр байдаг. Тэнгэр дээр байдаг уу? За. Бурхан тэнгэрт тэгээ юу хийх вэ? Бурхан тэгэхэд номоо айлтаж байж байдаг. Номоо айлтаж байж байдаг юм уу? За. Чи бурханыг харсан уу ер нь? Зургийг харж байгаа. Зургийг харж байгаа юу? За. Тэгэд бурхан зургийг харсан чинь тэгээд хүнтэй адилхан юм уу? Бурхан ер нь хүн шиг юм уу? Эсвэл ямар царай төрхтэй байх вэ? Инээмсэглсэн царай төрхтэй. Инээмсэглсэн царайтай байд юм уу? Чи бурхантай ярьж үзсэн үү?
Үгүй. Яриаггүй юу? Бурхантай ярих гэж оролцсон уу? Бурхан ярьдсан болов? Чамтай ярих болов? Мэдгүй юу? Ааха. За зүчийг ээж чи ингээ нөө нэрийнхэн тухай асуугаарай гэжсэн. Зүч чиний зүч гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ чамд? Ээж өгсөн юм уу? За зүч гэдэг ямар учиртай нэр юм? Чингис хааны дүү ч. Чингис хааны дүү юм уу? За. Ааха. За Чингис хааны дүү шиг хүчтэй байгаарай гэдэг ээж чинь чам зүч гэдэг нэр өгсөн юм уу? Тий. За. Юун дээр энэ жил ямар номнууд хамгийн сүүлд үзв? Яг шашныхаа ном дээр санаа сурвал Шашныхаа ном дээр бол шашныхаа ном дээр математиктэй үзэж байгаа. математик дээр үзэж байгаа юу? За. Юуны бурхны ном ямар ном хамгийн сүүлд үзв? Бурхны ном бол ногоон дээр. Ногоон дээрх үзсэн үү? За. Ногоон дээрхийг та хоёр тэгээд цээжилдэг юм уу? Эсвэл уншдаг юм уу? Яг ногоон дээрх дээр тэгээд юу гэж бичсэн бах вэ? Цээжилдэг. За. Чи надад ногоон дээрхээс цээжилсэн зүч ногоон дээрхээс цээжилсэн хэсэг байвал уншиж өгөөч. Тэг үү? Ногоон дээрхээс цээжилсэн хэсэг байна уу? Бага. За. Уншиж өгөөч хата. Бодолай нэ томьёо чадуулаад одоо мэдээ бүлэ жандис санжээ билэм толмо хачишсөөсөө латан лами жадон хамны бадмалээ памбагонлаад орцолма толма янла чанцала жавзама памадмала чанцал толма немо бао жаны гадаж латан нама сумо жужэшэлдэг гэсэж явааланы жума Анжаалка донгийн давээ гүндүү гамба жаны зэгвэшэн галма тамдаг цогоо намжи аравдуу чиг отоо чацал сэрэ чүнэ жижи бадма чаны намбар чума чумба зөндөөс гатөө шива сатоо самдан чадвар дээр нэтма Жанзал дэвшин шигээ зүгтэр таяа намбар чалтар чадма малви пол чумба тави жалви сэжэшин дүүдэм Чагсал дуудаараа хумигээ додон жодон дүүнэ намхай гамма бошавжэнандэ луба мэдэ гүгүнума чанцал чэжэм хазам нуханаас гончочурма Чумдарлахсананда жонжочи дүүнэ додма чагсал жажи жадан бодчо фолдулгаа арудужума яган юмжи шавжэнандэ Вашингтон Чагсал дүүри жигвачмба дүүжигэбама намбар чума За. Багш нь ногоон дээрх ном зааж өгсөн юм байна тий. Тэгэд ногоон дээрх номыг одоо ингээд та хоёр төвдөр уншиж байгаа шүү дээ тий. Тий монголоор тэгэхээр тайлбарлаж өгсөн үү? За энэ бол ингэсэн утгатай юм аа гэж багш нь тайлбарлаж өгсөн үү? Одоо арайхандаа үзээгүй байгаа. Тэгтээ үзнэ гэж байна уу тий? За. Номоо чичээд үзээ. Номоо цээжилж байгаа үзэх үү? Бастай их бах тий. Та хоёр дээр ногоон дээрх яг бүтэн цээжилсэн үү эсвэл хэсэг цээжилсэн үү? Тал дээр нь. Тал дээр нь явж байгаа юу? За. Тэгээ одоо намар хичээлд орж ирээ тань сургууль амарцсан уу? Амарсан. Зуны амралт болсон уу? Одоо чи тэгээ 100 амралтаараа хөдөө гадаа явах уу, тоглох уу, эсвэл юу хийх үү? Ээж ус 8 сар солонгос өнгөсөн. За. Тэгээ би одоо хөдөө яваа тэгээд хагсаад ирэн. Дичин галуу татсандаа та хоёр хизээ суудгийн хідэн цагаас хичээлдээ суудгийн. Одоо ингэсээчээд өвөл гэл суuna. Өвөлгээ суух уу? За. Дичин галуу татсанд юу заах вэ? Тэгтэн галуудад номоо зам. Номоо заах уу? Одоо энэ ногоон тарих мархийг заах уу? Одоо би тэр 10 ном чийжилсэн байна. 10 ном чийжилсэн. За, ямар 10 ном юм? Итгэл. Гандан лавжаа. Жанлав цогцол. Цагаан дээрх. Ногоон дээрх. Ламадан итгэл. Тэгээ цагаан дээрх. За. Нолсон сан хиймээсэн. За. Зүч та мундаг юм байна те. Ахтаа ингээд мацныг нь сануулж өгöd байна те. За. Энэ 10 номыг тэгээд бүгдийг нь чийжилсэн юм уу? За. Чи сая хин Барсуулд ингээд сүулдэ ногоон дээр уншиж байгаад ингээд алгаа авсарсан штэ. Алгаа авсарахгүй уншиж болохгүй юу?
авточгаа үедээ бол болон тэгтээ ерөнхийд нь гараа залбирчл унших хэрэгтэй. Тийм үү. Ногоон дээр хүншүүл заавал ингээд алгааны нийлүүлж хавсарч залбирж уншвал зүгээр үү те? Тэгж унших хэрэгтэй юу? Бүх л номыг тэг гэж унших. Бүх номыг тэгж унших хэрэгтэй юу? За. За, та хоёр юун дээр ерөнхий боловсролын сургууль дээр математик монгол хэл үздэг үү? Үздэг тий. За, Цагаан толгойн баяр дээр ямар үсэг болсон? Би бол гийг үлгч болсон. Гийг үлгч болсон уу? Онцгой дүнгийг. Онцгой дөрөнгийг үлгч болсон. За. Манай охин бас онцгой дөрөнгийг үлгч нэг болсон баха. Тий. За. Юун дээр та хоёр одоо ингээд орой өглөө мөглөө бурхныхаа номноос гэртээ уншдаг юм уу? Уншдаг. Юу унших вэ? Ногоон дэх уншдаг. Ногоон дээр уншдаг уу? Бүх л номнууд уншдаг. Уншдаг аа. Одоо тэгээд та хоёр ингээд ногоон дээрхэд цээжлэхэд хэр удаан цээжилсэн? Хэдэн өдөр цээжилж дуусгасан? Одоо хөл чэйсэн нэг 4 өдөр. 4 өдөр цээжилсэн үү? За. Ногоон дээрх тэр цагаан дээрхийг бас цээжилсэн юм байна те? За. Номнуудынх нь одоо цагаан дээрх нь ийм учиртай юм аа, ийм ном шүү гэж монголоор багш нь одоохонд хэлж өгөөг байгаа юм байна. Дараа нь хэлж өгнө гэж байна тий. Та хоёр химрээсэн тавьж чадах уу? Чадах уу тий. За. Одоо тэгээд зүч барс болдод зүчтэй химрээсэн тавьж болох уу? Болох уу. За. Химрийн санг одоо юу гэдгийг зүгээр л ингээд номоо уншаа тавьчих тийм үү, эсвэл заавал арцсан гэж үсгээд ариулаад ингээ химрээсэн тавих уу? Химрээсэн яаж тавих уу? Би тэгвэл зүгээр л уншчихдээ тэг 70 авахаар бол тэгдэг. 70 авахаар тэгдэг юм уу? Хурлын үед. Хурлын үеэр үү? За. Та хоёр энэ ламгай дээлээ хичээлдээ бүх өдөр өмсдөг юм уу? Эсвэл сургуулийн форум гэж өмсөх үү? Лам хүүхдүүд л өмсөхгүй. Өмсөхгүй юу? Ингээ тоглох гэж байгаа үедээ бол ингээ хөтсөн өмсөж байна. За. Юуны лам багш нь тэгээд бурхны сургаалын тухай, бурхны тухай юу ярьж байна? Бурхан багш бол 3 амьд бурхан байдаг. За. Нэг бурхан нь болохоор ээж, нөгөөт нь болохоор аав, нөгөөт нь болохоор лам багш. За ийм 3 амьд бурхан байдаг гэж заасан юм уу? За. Тэгээд бурхан ингээд тэнгэрт байгаа бол чамайг ингээд залбирахаар сонсох болов? Тэнгэрт хол шүү дээ. Хол байгаа юм чи чамайг сонсох болов? Ном уншихаар. Мэдгүй юу? За. Бурхан тэнгэрт тэгээд юу хийдэг бол? Номоо уншиж юм уу? Сургаалаа айлдж юм уу? Хинд? Шавнастай. Бас шавнар тэнгэрт байгаа юм уу? Тийм үү? Та хоёр одоо чи ингээд ээжтэйгээ 100 солонгос руу онгоцоор явна гэж штэ. Онгоцоор ингээд нисэн штэ тий. Онгоц чи өндөр тэнгэрээр нисдэг штэ тий. Үүлэн дундуур ингээд. Тэгэхээр бурхан багштай тааралдах болов. Мэддэг. Үгүй юу? Таарлахгүй юу? Яагаад? Яг тэрээс явахгүй чи өөр замаар явна штэ. Өөр замаар явах юм уу? За. Бурхны замаар тэгвэл ингээд нөгөө онгоцон сууж байгаа нь ингээд бурхан руу нисээ очивол бурхан дээр очих болов? Бурхан багш нэг онгоцоор явдаг. Нэг онгоцоор явдаг баха. Бурхан багшийн байгаа газар руу онгоцоор ч юм уу нисдэг тэргээр пуужинд суугаад ингээд нисвэл очих болов? Хаана байгааг нь одоо нэрээ бурхан багш ингээд энэ тэнгэрийг хаана байгаа бол? Бидний нүдэнд үзэгдэхгүй л газар байгаа. Нүдэнд үзэгдэхгүй газар байгаа хаа? Тийм үү. Үүлэн дотор байгаа юу? Байхгүй юу? Үүлний дээр. Үүлний дээр байгаа юу? Тэгвэл тэгээд онгоцоор ингээд нисэж явахдаа ингээд үүлний дээгүүр ингээд нисэхээр энд бурхан багш байна уу гэж харагдахгүй юм уу? Харагдах болов? Орой харагдахгүй. Орой болчихоор харагдахгүй юу? Өдөр харагдах болов? Өдөр. За. Юун дээр лам багш нь тэгээд за ламгай нар минь ийм хийж болохгүй шүү гэд ингээд хийлж болохгүй юм хэлж өгсөн үү? Ийм хийж болохгүй шүү. Ийм хийгээрэй гэд. Хэлж өгсөн. За, юу хэлж өгч байна? Худлаа ярихгүй, худал хэлэхгүй, хүнээ ам таслахгүй гэж буруу зүйлэн хэлсэн. За, тэгсэн. Зөв зүйлэн болохоор хүнд тусалж байх ёстой. За, хүн тусалж явах хэрэгтэй юу?
Одоо тэгээд хин та хоёр том болоод лам болох уу? Эсвэл зүгээр өөр мэрэгжилтэй болох уу? Том болоод ямар мэрэгжилтэй юу хийх хүн болох уу? Бурхан зуздаг лам болох юм бэ. Оо, тийм үү. Бурхан зурдаг лам аа. За чи зурх дуртай юм уу? За, зүүч том болоод юу хийх хүн болох уу? Бурхан зурдаг хүн болох юм уу? За, зүүч тэгээ том болоод хамгийн эхлээд ямар бурхан зурх уу? Ногоон дээр зурх юм уу? Оо, за. За, Барсуулт ямар бурхан зурх вэ хамгийн эхлээд? Бурхан багш. Бурхан багш зурх юм уу? Аа. Бурхан багш одоо тэгээд тэнгэрт байгаа юм. Оо, за. Тэгэхэд тэнгэрт байхаар чинь унаад ирэхгүй юу? Гэгэстэн болохоор тэнгэр дээр л байгаа. Тийм үү. Тэнгэр дээр яаж тогтд юм бол? Тэнгэр дээр өөрөө гэгэстэн болохоор нисэл. Нисэл дөө. Тийм. Бид нэр юу яах болов? Тэнгэр лөө ингээд бурхан багш шиг ингээд тэнгэрт нисэж тэнгэрт байна гэвэл болох болов? Чадах болов? Та хоёр юу гэж бодож байна? Чадах болов? Чадах баха. Хичээвэл чадна. Хичээвэл чадна. Тийм үү. Яаж хичээвэл чадах бол? Номоо сайн үзэл. Ааха. Номоо сайн үзээд байвал чадах уу? За. За, тэгэнгүүт одоо энэ сургууль чинь танай анги хэдэн давхурд байдэ Барсвал доо? 2 давхурд. 2 давхурд. Хэдэн хүүхэдтэй танай анги? 6. 6 хүүхэдтэй. Хүүхд тийм цөөхөн байд юм уу? Хөөх тийм үү 6 хүүхэдтэй юм уу? Хамгийн цөөх анги. Хамгийн цөөх хүүхэдтэй анги юм уу? Эмэгтэй хүүхэд байд юм уу? 2 байгаа. 2 байгаа юу? Танай ангийн дээр 6 хүүхэд зургуулаа ийм ламхаа юу дээлтэй? Үгүй 7 хүүхэд. 7 хүүхэд байгаа. За. Зургуулаа дээлтэй. Зургуулаа дээлтэй. Оо за. Эмэгтэй ийм лам дээлтэй хүүхэд байд юм бэ те? Байхгүй юу? Тэр танай ангийн 7 хүүхдийн 2 эмэгтэй нь болохоор ийм лам дээл өмсөхгүй, лам хувц өмсөхгүй юу? Өмсөхгүй форм. Форм өмснө. Оо за. Ааха. За. Чи тэгээ том болоод бурхан зурдаг лам болоод энд гандандаа ингээс байгаа бурхан зурх уу? Бурхан зурхаар яагаад гоё гэж? Би зураг тустай болохоор. Тийм үү. Одоо чи яг одоо зурсан бурхан байгаа юу чамд? Нэг хитгэе бурхан байгаа. Хитгэе бурхан байгаа. Уг нь зурсан юм байна тий? Гэтэ даалт хийгдсэн. Даалт хийгдцээ. Олохгүй байгаа. Олохгүй байгаа юм уу? За. Одоо тэгээд та хоёрыг ингээд хүн за ламхаа мэнэ надад химрээсэн тавиад өгөөч гэвэл яах вэ? Уншаад өгчих үү тий? Ааха. За. Та хоёр ингээд ном уншсараа байгаа тэгээд нисдэг ийм шидтэй болвол яах вэ? Тэгж болох уу? Автобус хэрэглэхгүй, машин унахгүй шууд ингээл номоо уншиж байгаа л нисэл ингээл явцдаг. Тийм чадaltaй болох уу? Болохгүй баха. Яагаад? Энэ танай лам багш нар донд тийм ид шидтэй лам байдаг болов? Байдгүй. Манай санжаа багш ишидтэй тэгтээ. За, ямар ид шидтэй? Нэг удаа санжаа багш алзаа тавьсан дараа ингэсэн хүмүүсд ариг нь шалан дээр унтсан. Оо, за. Ааха. За. Өөр тийм ичидтэй лам багш байна уу? Байхгүй. Тийм үү. Ааха. За. Танай ямар хичээл санжаа багш нь ямар хичээл ордог зүчид? Гүндээ багш хичээл ордог. Гүндээ багшаа? За, гүндээ багш ямар хичээл заах вэ? Уншлагаа заана. Уншлагаа заана. За, уншлагаа заахаараа юу гэж заадаг юм? Номоо уншуулдаг. Номоо уншуулдаг уу тий? Аа. Дөрөв тэгээ 8 6 мага шат заримдаа өгчдөг. За, энийг зээжилгээд үү? За, тэгээ та хоёр зээжлэх үү? Юусгээд бол 4 шат шилждэг. 4 шатаа? Ааха. За. Би болохоор бүр хүүхэд байхдаа ганцхан ээжээсээ сурж исэн мэгзмэл мэдэн тэгээ одоо марччихжээ. Мэгмэд зэв идэрчин жанраас гээд тэгэл цааш мэдгүй. Тий. За. Одоо та хоёр тэгээд хөдөө явах гэж байна уу? Одоо ингэж хөдөө байна. Одоо ингэж хөдөө явах уу? Аав их дууд. За, хөдөө очиж юу хийх вэ? Амрах юм уу? Хөдөө очиж овооны тэглэгтэй. Овооны тэглэгээр очих юм уу? Ааха. За. Өөр танай ингээ хүүхдүүд утас ухаалаг утас бариад ингээд утсан тоглоом тоглож гин үү? Тоглож байгаа. Тоглож байгаа юу? Бүгдээ л тоглож байгаа. Бүгдээрээ тоглож байгаа юу? Тэгээ хоёр охиныг мэдхгүй. Тэгээ бусдууд нь л тоглож байгаа.
А чи болохоор утас байхгүй. Яг товчлууртай усталлаа. Тэгээ бас жийчээд бас товчлууртай усталтай юм лээ. Товчлууртай утастай юм бэлээ. Ааха. Ухаалаг утастай болъё гэд ээжтэй хэлж үзсэн үү? Надад үгүй юу. 8 дан хүрэл 8 дугаарыг хүрээд ухаалаг утас аваарай гэж ингэж байна. За. угаасаа цаанаас нь захиралт гэж хэлсэн. Оо захирлан тэгж хэлсэн юм уу? 8 дугаарыг хүрээд ухаалаг утас бариарай гэж байна уу? Одоо бол ийм холбоо барих шаардлагатай зүгээр л байна уу гэж ярьдаг товчтой хувцастай юм байна тий. Бас зураг авч болдог. Зураг авч болдог уу? За. Та хоёр өглөө ороод ингээ нөгөө сонж мөргөж залбирдаг уу? Өглөөд гандандаа өтөөддөг. Гандан дээр тэгдэг. Хазар ч өөрөө мөрөгдөг, гурван мөрөг. Хосроо дээр бол ингээ уучлаарай гэдэг ингээ гурван мөргөдөг юм уу? Та хоёр ч тэгвэл 10 ном мэддэг лам хай нар юм байна тий. За. Одоо тэгээд та хоёр өөр энэ гандангууд бүгд гандангуудад орж үзсэн үү? Үзээгүй юу? Жуудад л очсон. Тэгээ бас паццак Тийм үү? Татсан гэж татсанд орж үзээгүй юу? Тэр жанарасыг байдаг ганданд орж үзээгүй юу? мөргөж үзсэн л дээ. Гэхдээ одоо угны мэдэхгүй. За. Бурхан энэ жанарасыг бурхан хүчтэй юм уу? Бурхан багш хүчтэй юм уу? Ерөнхийдөө бурхан багш. Бурхан багш хүчтэй юм уу? Бурхан багшаас ингээд хоёр ингээд залбираад тэгж өгөөч, ингэж өгөөч гэж залбирд юм уу? Эсвэл бурхан багшд яг юу гэж залбирх вэ? Авраачэл гэж зав. Авраач гэж залбирдаг юм уу? Юунаас аврах вэ? Аюулаас авраач гэж залбирдаг юм уу? Бурхан багш тэгээд аварсан уу? Авардаг үү те? За. Яаж аварч байна? Намаа уншаад авардаг. Намаа уншаад авардаг. За. Чи аварж байгааг энэ яаж мэдэх вэ? Тэ муу юмнууд алга болчихдаг. Муу юмнууд алга болчихдаг юм уу? За. Бурхан багшаас мөнгө өгөөч гэд говьл яах вэ? Залбираад. Болохгүй мүү? Лам хүн байжж болтгүй. Лам хүн баяжж болохгүй мүү? За. Тэгтээ татсаны мөнгө өгдөг лөө. Татсан дээр мөнгө өгдөг үү тий? Би чи ингээд бурхан багшаа ингээд би гой тоглоом авах гэсэн юм аа. Надаа мөнгө өгөөч гэж залбирч болохгүй юу? Үгүй. Болохгүй мүү? Өөрийнхөө мөнгөөр тоглоом аваа. Ээж авах мөнгөөр тоглоом авах. Бас талзангийнхаа мөнгөө. За. Би та хоёр ингээд миний төлөө ингээд би бурхан багшаас ингээд мөнгө гуугаад энэ хахад ингээд бурхан багш минь мөнгө өгөөч гэж залбирч болох уу? Болохгүй мүү? Бурхан багшаас яагаад мөнгө гууж болохгүй гэж? Болохгүй. Бурхан багшд мөнгө өгдөг юм болов? Мөнгө байдалтай тэгтээ өгдөггүй. Шавьста юм авч өгдөг. Шавнастай юм авч өгдөг юм уу? За. Бурхан багшд хэр их мөнгө байдаг бол? Их л мөнгө байдаг. Их л мөнгө байдаг бах та тий? Тийм их мөнгөтэй үжиж яагаад ингэж гуйхаар өгдөг юм бол? Шавнастай номнууд авч өгдөг. Шавнар нь олон юм чинь дэгдэг бах тий? Номнууд авч өгдөг. Номнууд авч өгдөг үү тий? Уншдаг номнууд. Төвд номнууд уу? За. Та хоёр далаа ламтай уулзсан уу? Үгүй. Далаа лам гэж мэдэх үү? Мэдэн. Далаа лам гэж хий. Далаа лам гэж төвд байгаа. Төвд байгаа. За. Тэр далаа лам яадаг вэ? Далаа лам бас бурхан багш гэгээс хүн. Бурхан багш гэгээс үү юм уу? Гэгээр нь гэхээр яг яах вэ? Гэгэн гэхээр том багш бол. Том багш болдго юм уу? Гэгээр нь гэхээр ингээд гэрэл биес нь гэрэл гарахгүй юу? Тухнаас нь ингээд гэрэл мэрэл гарахгүй юу? Гарах юм уу? Тэгвэл ингээд харанхууд ингээд тухнаас нь гэрэл гараад өмнөх зам нь гэрэлтэй тэгэл явчих уу? Үгүй. Тэгтээ яг гэгээ бол тэгээд гэгээ шууд тэнгэлөө өчдөг. Гэгээр шууд тэнгэлөө өчих юм уу? Яаж тэнгэлөө явах уу? Нисэх юм уу? Огцон цуух уу? Нисэл явчих уу? Ингээ сууж ирсэн ангилээсээ явчих уу? За. Би гэгэрх болов? Гэгэрхийн тул тэгээд одоо яг яах вэ тэгвэл? Би нисч сурмаар байгаа байхгүй юу? Одоо ингээд гадаа ингээд төгжрөл их вэ штэ тий?
Тий, ингээд машин замд ингээд хөгжирж яхаар гэгээрээд ингээд нисчмээр байгаа байхгүй би. Тэгвэл лам л болсон шүү дээ. Лам болоо номоо сайн чийжлээ шүү дээ. Номоо сайн чийжлэх юм уу? Лам болоо. Тэгээ гэгээрүүл нисчих үү? Аха. Ааха. Би лам болохгүйгээр гэгэрч болохгүй юм уу? Болохгүй. Болохгүй юм уу? За. Та хоёр тэгээд гэгээрд нисэхгүй юм уу? Их ном чийжлээ 100 гаруй ном. Хөө их ном чийжил гэгээрэл тэгэл нисэхгүй тий. Тэгэхээр та хоёр бол балаагүй л байгаа юм байна тий. Тэгээ номнуудаа ингээд одоо 100 гаруй номноос ядаж 10-ыг чийжилсэн байгаа тий. Одоо тэгээд ямар ном чийжлэх гэж байгаа вэ? Ногоон дахиад тий. Ногоон дэрхэд дутуу чийжлээд явж байгаа тий. Чийжлээд явж байгаа. Одоо дутуу байгаа тий. За. Одоо ногоон дахинд ламын чадвар чийжлэн гэж унцсан. Оо тийм үү. Ламын чадвар уу? За, унцад гэдэг нь хий. Унцад гэдэг нэг дагуулж уншдаг хүн. Лам байдаг. Лавн байдаг аа. Лавн гэж юм бэ? Лам гэж унцдыг дээр суудаг нэг лам байдаг. Унцдын дээр суудаг аа. За. Тэгээ бас богод гэж байдаг. Богдоо. Аха. Богд гэж юм бэ? 10 дахь богод. 10 дугаар богдоо. Аха. За. 10 дугаар богд яах вэ? 10 дугаар богд чи хаана байдгийг? Тацгаанд сууж байдаг. Таазгаанд суудаг. Тацгаанд. За. 10 дугаар богд одоо тэгээд нисч чадах бол мэдхгүй юу? Гэтэ нэг гоч мөчнаас хүрээд нисэх. 30 мөчнаас хүрээд нисэх бах тий. 100 ч юм уу. 40 ч юм уу 50 хүрээд үү? За. Та хоёр тэгээд одоо ингээд зөвхөн бурхан зурх юм уу? Бурханыг ингээд нөгөө нэг баримлаар ингээд барьд юм биш. Тэгж барих уу? Эсвэл зүгээр зурх уу? Зурч баримтлаа хийн. Зурж баримлаар хийх юм уу? Хин зүч тэгээд тэр бурхан зурхаас гадна тэр нөгөө нэг одоо цагаан үстэй юм хүчтэй хүмүүсээ зурх уу? Яах вэ? Эсвэл зөвхөн бурхан зурх юм? Заримдаа зурчдаг. Заримдаа зурчдаг уу? Гэтэ их байгаа. Их байгаа. Би тэр шүү. За. За. Энийг орхимж гэдэг юм уу? За, энийг орхимж гэдэг юм байна. Ийм дээл өмсдөг юм байна те? Хөнжгөл тацлуулж олдгүй. Оо, тийм үү? Заавал орхимжтой байж татсан руугаа орох уу? Иргэдтэй хүмүүс хөнжгөөж олдог. За. Зарим хөнжтой жаад болоо, зарим хөнжгөө жаалаа. Байж болно. Лам хүмүүсээс ганцхан хөнжөөж ороо. За. Би одоо ингээд та хоёр шиг багасаа лам болоогүй л те. Би одоо лам болвол ном сурах болов? Лам хүн болоход үсээ ахуулдаг. Үсээ ахуулдаг. Яагаад? Яг үдэ өстөөч болохгүй л чинь. Тийм үү? Үстэй орж болохгүй юм уу? Одоо би лам болвол энэ урт үсээ ахуулах юм уу? Би үсээ ахуулмаарг байгаа байхгүй юу? Үсээ л ахуулна да. Үсээ л ахуулгуу тий. Яагаад заавал үстэй байхаар лам болж болдгоо юм уу? Болдгүй. Тийм үү? Эмэгтэй хүмүүс л үстэй байж болдог. За, тийм үү. Ийм гоё, ийм урт үстэй лам байж болохгүй юм уу? Болохгүй. Энэ үс лам болоход саад болоод идэм бах та. Яа тийм бол? Яагаад үс хувсаад идэм бол? Та хоёр юу гэж бодож байна? Мэдгүй. Тийм урт үс ийм үстэй тэгээд би ийм орхимж аваад, ийм дээл аваад ингээд өмсөд ийм урт үстэй лам байж болохгүй бах та. Болохгүй юу? Ийм урт үстэй болохоор ном сурдаг юм болов? За, үсээ ахуулах юм байна тий. Үй, би ийм юутай ийм орхимж өмсөхгүй, лам дээл өмсөхгүй зүгээр ном ингээд бурхны ном үзэж болохгүй юу? Болно. Болохгүй. Болно. Болохгүй. За, барс бол болох юм болно гэх юм тий. Тийм үү? Би бол болохгүй. Чи бол болохгүй юу? Гэхдээ гандан дэгчлийн хийдэд сууж болохгүй. За. Гандлын сууж болохгүй юм уу? Гистэл намаа үзэн. Гэртээ бол ном үзэж болох юм уу тий? Би ингээд гэртээ хиймрээсээ мэдэхгүй л дээ. Би хиймрээсангийн номыг нь уншиж чаад өөртөө хиймрээсээ тавьж болох болов? Миний хиймрээс ирэх болов? Тэгээд тацандаа унш чаддаг хүүхдүүд номоо чийжилдэг. Номоо чийжилдэг.
Маш чадахгүй хөтгээс номоо шаасууж ядах та. Тийм үү. Би одоо тэгээд би өөртөө тэгвэл ингээд ном худалдаж авч жагаад химрийн химрийн сан ч юм уу эсвэл ногоон дээрх худалдаж авч жагаад уншаад тэгээд би ингээд заавал лам болохгүй. Гэхдээ ингээд уншаал ирэх болов. Үгүй. Лам болох юм уу тий? Аа. Хүй одоо тэгээд энэ гандангийн хамгийн том лам нь хий. Лавн юм уу? Гисгүй юм уу? Лав юм уу? Хамгийн том дарга лам нь хий. Лавн юм уу? За. Гоо хамгийн том лав. За. Гисгүй болохоор ингээд зүгээр агараа өмөлж болохгүй шүү гэдэг лам гисгүй юм уу тий? Лавн болохоор юу хийх вэ? Лавн болохоор номоо тэргүүлж уншдаг. Номоо тэргүүлж уншдаг юм уу тий? За өнөөдөр ийм ном уншиж шүү гэдэг юм болоо. Тэгдэг. Тэгдэг үү. Гоо тэгээд гол мол юу тэгээд чи гол мол юу болохоор гисгүй байлдаг. Гисгүй хуваарлдаг. За. Аль машин хинтээ суусан бас гисгүй байдаг. За. Та хоёр сакс, волейбол, хөлбөмбөг, мөмбөг тоглодог уу? Тоглодог. Юу тоглох вэ? Спорт. Бөмбөг. Манайх бөмбөг байдаг. Бөмбөг байгаа юу? Ламдар бөмбөг тоглож болох юм уу? Болон. Болох уу тий? Ламдрын тоглож болохгүй тоглоом гэж байх уу? Буу шийдэн гутаг гэж болохгүй. Буу шийдэн гутаг болж болохгүй юу? Одоо ингээд хүүхдүүд чинь ингээд бууддаг тоглоом байдаг ч тий? Тийм тоглоомор тоглож болохгүй юу? Болохгүй. За ингээд би өнөөдөр ер нь бол ойрхон гандангаар нэлээх орж ирж байна. Тэгээд яг гандангийн хашаанд ерөнхий боловсролын 112 дугаар сургууль гээд шашны гүн ухааны сургуультаа ийм ерөнхий боловсролын сургууль байна. За энэ сургуульд сурдаг. За ах нь буюу ингээ манай Барс болд гэд хүү бол 8 настай. За энэ 112 дугаар сургуулийн 2А ангийн сурагч. Барс болдын дүү зүч болохоор 5 настай. За Дичин галав татцангийн шав буюу ламхай гэж хэлнэ. За ах トゥ хоёр байна. Тэгээд ээж нь энэ мөгийн сэдвэр мөгтэйгээ цуврал подкастыг сонсоод манай хоёр хүүтэй ярилцаач ээ. Шашны сургуульд сурдаг юм гээд тэгээд энэ хоёр ламхай хүүтэй ярилцж байна. За ингээд ярилцлага өгсөнд баярлалаа. Зуны амралт эхэлж байгаа юм байна. Сайхан амраарай та хоёр. Одоо хөдөө явах гэж байгаа юм байна тий? За сайн яваарай. Одоо тэгээд нэрээ танаа сургуулийн багш нар чинь амгалан айлтгахыг гэж мэдлээд явахдаа юу гэж хэлэх вэ? Баяртай гэж. Баяртай гэж хэлэх. 7 цагт ирэх ёстой. 7 цагта? Ирэх Ирэх ёстой. ёстой. За баярлалаа. За баяртай. Сайн яваарай. Сайхан амраарай. Үш энэ юу вэ? Энэ нэгдүгээр богдоо. Энэ нэгдүгээр богд гэж юм бэ? Зам базар. Зам базараа. Зам базар богд. Зам базар богд юм уу? За баярлалаа.